За сайн орой мэндэ. За 5 дахь орой нэг 5 хятадын тухай ярьдаг юм өгч бодлоо. Тэгээд саяхан би нэг жижигхэн мэдээлэл уншсан. Америкийн нэг 3-4 мянган хүнтэй жижигхэн хотод нэлээд олон жилийн өмнө нэг 5 хятад нөөж ирсэн байна л цагаачлалаар. Тэгэд эренгүүтээ тэд нар нэг жижигхэн цайны газар ажиллаж эхэлсэн гинэ. Тэгэл тавуулаа өдөр шөнөгөө л нөгөөдийнхээ төлөө хөдөлмөрлөөд байсан. 5 жилийн дотор нөгөө цайны газар нэлээд том ресторан одоо юу гэдэг нь том болж болсон гэнэ. 5 жилийн дараа тэгсэн чинь одоо нэг нь босцсны дараа 2 дахь хятадынхаа төлөө ажиллаж эхэлж чинь гинэ нөгөөдөл чинь. Нөгөөд 2 дахь жилийнхаа төлөө ажил 2 дахь хятадынхаа төлөө ажилласан нөгөө 2 дахь хятад нь 3 жилийн дотор босчихж гэнэ гэнэ. 2 нь боссон чинь үлдсэн 3-ыг ерөөсөө жилийн дотор босгоод ирж гэнэ гэж байгаа юм. Тэгээд тодорхой хугацааны дараа тухайн хотын хамгийн эрхэм нөлөө бүхий хүмүүс, нөлөө бүхий хөрөнгө оруулагчид, баян одоо тухайн тасганы баян иргэдэр нөгөө 5 хятад одоо хүндэт тийм одоо эрхэм хүмүүсийн тоонд нь ороод явцсан тухай жижигхэн тэмдэглэл байсан. Тэгээд дэлхийд хятадуудын ажилдаг ерөнхий менежмент манайд ч гэсэн одоо 90-ад оны ихээр ирсэн хятадууд ч байдаг юм. Одоо ер нь зүгээр төрийн бодлого тодорхойлох хэмжээ нүүрэнд нь харагддаггүй боловч цаанаа төрийн бодлого тодорхойлох хэмжээнд хүрсэн байгаа. Тэгээд манайхны бизнес эрхэлж байгаа хүмүүсийг харахад бол баян бүгдөө хятадуудыг үзэн ядаад байгаа мөртлөө баян хятад байна уу гэдэг ингээд сураад гүйлдээд байдаг юм а бариад газар нутаг байдаг бүх уул уурхай бүх юмал ингээд зараад гүйлдээд байгаа харагдчихна л та. Тэгээ авж байгаа тэдрийг буруутгах гэхээс илүүгээр бид нар өөрсдөө юм бодох ёстой юм шиг санагдчихэв. Бидний утга учир нь ингэж байгаа бүх юмаа зараад байгаа мөртлөө бид нар ягаад өөдлөхгүй байгаа, өсөд дэвжихгүй байгаа, бид нар ягаад баяжихгүй байгаа, бид нар ягаад хөл дөрөө босхгүй байгаа, хөл дөрөө боссон хэдэн бусдаа одоо юу гэдэг нэг тийм бусдыгаа босгох талаар нэг тийм анхаарал халамж тавьж ажиллахгүй байгаа гэл ингээл. Энэ бол нөгөө ураг удам гал бүл гэдэг шиг тийм ураг удмын дотоод тогтолцоо алдагцснаас болж ийм зүйл үүсч чад байгаа зөө шүү дээ. Ер нь бол тэгээд хөл дээр боссон хүмүүс нь нөгөө төрүүлж боссон хүмүүс нь бас нэг тийм бусдыгаа гэдэг тийм сэтгэл гэдэг юм уу да. Биш ээ сэтгэлтэй явах хамаагүй зүйл шин. Бусдыгаа гэдэг тийм одоо соёлыг бий болгох хэрэгтэй болчиход байгаа. Магадгүй яг 30 жилд бол энийг суралцах хугацаа байх хэрэгтэй байсан байж магадгүй тэр хүмүүсийг уучлах хэрэгтэй. Одоо бол харин цаашдаа бид нар ингэж явж болохгүй шүү гэдгийг ойлгоод цааш нь соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй болж орж байгаа юм. Хэрэв бидэрт ийм соёл байсансан бол жишээлбэл Солонгос улсад одоо монголчуудын үүсгэн байгуулсан бизнесүүд Солонгос дээр цэцгэлэн хөгжих хэрэгтэй. Монголчуудын үүсгэн байгуулсан бизнесүүд Америк даяар, баруун Европ даяар магадгүй цэцгэлэн хөгжиж явах ёстой байсан байхгүй 30 жилийн хугацаанд ийм зүйлийг хангалттай их боломж болцоо байсан. Зөвөр ингээд соёлоодыг харах тэр Солонгосоос ирж байгаа хүмүүс Солонгос буудалдаа буучаад, Солонгос ресторандаа хоолоо идчихэд, Солонгос дэлгүүрээр өөрчлүүлчихэд яваад байгаа. Еврейчүүдийн түүхийг харах тэр бас нэг тиймэрхүү. Ер нь бол нэгээл дэмжиж байна тэд нар. Хятадууд тэгж байна. За юу гэдэг нь харин бид нар бол өөр байна. Монголчууд байгаа газар монголчууд бие биенээсээ зүхтааж байна. Монголчууд бие биенээ хулигдаж байна. Монголчууд бие бинийгээ бүр ингээд бие биенээсээ залхацсан байна. Залхацсан. Тэгэд аль болохоор бие биендээ төвөг удуулахгүй шиг холхон шиг байж ихийг бие биенээсээ холхон шиг байж ихийг хүсэж байна л да. Тэгээ энэ нь бидний нөгөө сэргэн мандалт зандалт Монгол улсаа хөгжүүлээ, нөөдрийн энэ болохгүй бүтэхгүй байгаа ямиг гитлий туулъя гэдэг тэр бүх мөрөөдлүүд, бүх үйл хэрэгүүд энүүнд тулж нурж ончаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хэдүүлээ сайхан өөрчлөгдөн байна. Өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээгээд ирээдүйнхээ төлөө улс орныхаа сайн сайхны төлөө өөр хүүхдийнхээ төлөө одоо бие биенийг хайрладаг, бие биенийг халамжилдаг, бие биенийг дэмждэг нэгнийхээ төлөө юу гэдэг нь бас тодорхой юмаа зориулж чаддаг. Нөгөө зориулсан хүмүүс нь авсан юм шиг, өгсөн юм шиг тэгж байж чаддаг. Тиймэрхүү соёлыг одоо бүгдөө ярих цаг болсон. Ярьж итэл тэгээд айчмдаа энэ бол суурших байх гэж бодож байна. Одоо манай гадаадд байдаг монголчууд бол бас нэг үед бол арай өөр болж байгаа байдал анзаарч байна. За зарим ураг удмууд бол дотоод зохион байгуулалтаа сайжруулаад шал өөр болсон. Нэгээ дэмждэг тийм тогтолцоог бий болгож байгаа байдлууд анзаарэгдэж байна. За хамгийн наад зах нь л одоо манайд байгаа казакуудын аксакалууд
ямархуу зохион байгуулалттай ямар байдалтай байж байгааг бас та бүхэн бид нар мэдэн штэ. Энд чинь нүүдэлчдийн л нэг бидний л байсан соёлын уламжлал казакуудад үлдчихэд одоо тэд нар цөөхөлхнээ байж иж ямар олуула хүчтэй эмэт болчихоо гэл ингээл бодвол сануул их юм байгаа. Зүгээр энийг бодож санах гэдэг зорилгоор нь хэлж байгаа учраас хин нэг хятадуудыг ч юм уу казакуудыг ч юм уу үзэн ядаад хараа зөхөд өгөөрэй гэсэн тийм зорилгоор хэлээгүй шүү. Цаашдаа ч энэ тухай нэлээд тийм одоо сурлаар яриа гэж бодож байгаа учраас хаяга гэдэг биш хаяга манжага гэдэг шиг юм болъё л доо. Дээр нэмэд манай нэртэй орчуулагч Болдоотургаа гэж байгаа. Болдоотургаан муухай хятад хүн гэж номыг би нэлээд олон жилийн уншиж ирсэн юм аа. Тэн дээр бол жишээлбэл хятадуудыг хайр наргу муусан байл та. Залах уу, цагаа барьдгөө, аминчхан нэгээ дэмждгөө, ходтол чулгааш луурчин ингээд. Ерөөсө байж болох бүх зүйлээр нь жишээ баримт татаж муулсан байгаа байхгүй. Тэгээ тэр дотор нэг тийм хагас нүур нэг 2 билүү 3 авсарсан нийлмэл өгүүлбэр монголчуудын тухай байсан. Монголчууд бол үнэхээр хариуцлагатай, монголчууд цөөхөлхнөө мөртлөө биднийг удирдажсэн, тэд нар хэлсэн үгэндээ бат байдаг байсан. Тэдний үгдийн бие бинийгээ дэмждэг байсан. Тэдний үгдийн тэгээ нэг нэгээ хайрладаг байсан ингээд. Бид нар эдгээр шиг монголчууд шиг л болох ёстой гэдэг тийм утгаар тэнд оруулсан харагдчихсан. Тэгсэн чинь өнөөдрийн цагийг эргээд харах тэр үеийн муулж исэн хятадууд тэр үеийн магтажсэн монголчууд хоёрын байр суурь нь солигдсон байх шиг байна л да. Тэгэхээр эндээсээ ч бид нар бас бодолцох ёстой гэж бодож байна. Тэгээд хайлын ах нарт чиглэгдсэн тодорхой зорилтод гэдэг юм уу да. Тийм цуврал, ярилцлагууд, тодорхой бодит хүмүүсийн амьдрал туршлага темуудыг би бас энэ 12 сарын туршид явуулъя гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн хамтдаа байсанд баярлалаа. Тэгээ манай хуудсыг follow хийгээд дагаараа энэ YouTube дээр тархины хакер гэдэг хуудсанд орж байгаа. Бас дагаараа. За тэгээд share, comment гэдэг ингээд зүйлүүдийг харамгүй илгээгээрэй бас. Одоо хэдүүлээ олуула бүр олуула болмоор байна. Баярлалаа.